Гэмтэл цогцлын үндэсний төвийн мэдээлэлээр цахилгаан дугуй, скутер, мопед, сураантай холбоотой осол гэмтэл 2022 онд 50, 2023 онд 149, 2024 онд 446, 2025 онд 2792 бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 6 дахин өссөн байна. За энэ нь эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаатай холбоотой. За иймээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний зөвлөмжийг хууль зүйн дотоод хэргийн сайдад хүргүүллээ. За захилгаан дугуй скутер мопед зэргийг 16-аас дээш насны иргэд онно ингэхдээ явган хүний замаар зорчихгүй автозамын баруун хөвөөгөр зорчих ёстой. Гэвч бодит байдал дээр насанд хүрээгүй хүүхдүүд унсан хിവэр явган хүний замаар зорчсон хിവэр үүнтэй холбоотой хосол аваарын тооч өссөн хിവэр байгаа юм. Түүнчлэн мопед скутер зэргийг зориултын зогсоолд байршуулах ёстой. Харин өнгөрсөн жилээс нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөний саад учруулахгүй байх үднэс түргэн үйлчлэгийн цэгүүдийг бол нүүлгэн шилжүүлсэн. Гэтэл оронд нь одоо мопед, скутер зэрэг байршиж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. 5 сарын 1-ээс 5 сарын 7-ны хүртэлх хугацаанд нийт 250 орчим одоо дээрх тээвэр хэрэгслүүдээс унж гэмтсэн, бэрцсэн гэсэн статистик тоо мэдээлэл надад байна. За энэ нь болохоор ундаг дугуй, суран, мопед, за өөр бусад хэрэгслүүдээс унж бэртэх тохиол байсан гэсэн үг. Гараас ирээл шүргчэн тохиол явна, зарим нь араас 9 жилийн хилээл явчихна. Тэгэл сигнал дохио гэж юм байдаг юм мэдгүй шүү дээ. Тэг хүн болгол дуртай номнод явж харагдсан байдаг шүү дээ. Одоо ингээ авто суухад бол ингээ дүүрэн бөглөрсөл байдаг. Нэг цэсмэл замаараа ингээ одоо нэгдүгээр нэгэ барайл. Тэгэл ер нь бол явж байхад одоо машинтай хүмүүс төр автобусны жолооч молооч төр ер нь бол тэгэл нэлийн дургуул байх шиг байдаг шүү дээ. Ардаас сигналдаал 2025 онд зам тээврийн осолд өртсөн иргэдийн 46.6%-ийг 10-аас 19 насныхан эзэлж байгаа юм а. Мөн мопед, скутер зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй нас оролтын тоо 2024 онд 3, 2025 оны эхний 10 сарын байдлаар 5 болж нэмэгдсэн байна. Энэ нь сураа мопед зэргийг эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатайг харуулж байна. Эцэстээ хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах амьд явах эрхтэй ингээд шууд холбогдоод байгаа учраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэж ингэж зөвлөмжийг өргүүлсэн. Юуны дөрөв нэгдүгээр хуулийн эрх зүйн зохицуулалтаа тодорхой болгох шаардлага байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байна. Мөн стандарт байна. Энэ дээр ялангуяа энэ бичил тээврийн хэрэгсэл тавигдах стандарт шалгууруудыг тодорхой болгох хэрэг байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэн байна. Энд одоо насны хязгаарлалт болоод бусад тавигдах шаардлага хэрэгтэй байна. За нийслэлийн зүгээс бол энэ зөвшөөрөл өгч байгаа. Энэ дээр нь одоо ямар болцол нөхцөл тавих вэ гэдэг дээр бас ийм шалгуур шаардлага тодорхой болгох хэрэг байна. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний зөвлөмжийн хариуг 30 хоногийн дотор ирүүлэх ёстой байдаг байна. Хэрвээ ирүүлэхгүй бол хариуцлагын асуудал үзэгддэг. Дашрам дуртахад улсын хурлын гишүүн Батчимэг санаачлан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан бичил тээврийн хэрэгслийн талаарх зохицуултыг тусгажээ. Тус хуулийн төслийг өнгөрсөн улсын хурлын чуулганаар хилцэх хэсгийг дэмжсэн бөгөөд энэ чуулганаар хилцэхээр хүлээж байгаамаа.